Amreno. Олоод нөгөө нумдаалга бэлддэг болоо юу та. Өмнө нь зүгээр харт цайгаар л дайраад байсан шүү дээ. Монголын баг бүх юм л арих шараа арих дарс гэх юм биш үү? Аяасан бай агаад бичүүрэхэд суудчих. Тэрд бол цаг бишүүрэхэд нав. Өөр дээрдэг юм аяагүй. Хит хансан байна гэлээ. 28. Пи 4-7 хоног. нэр өгдөг бүр хоёрт гэлээ. Бишүүрэхэд бүр доо онц гарахаа бэл. Өвөө нөгөө тэгээд 28 хоногийн өмнөөс нэг зүгээр бодоод асуумаа санагдсан зүйлсээ шууд утсан дээрээ бичээд яваад байсан юм л да. Тэгсээрээ л одоо нэг 120 асуултууд дүүжчихсэн. Тэгээд зарим нь жаахан утгагүй юм шиг, зарим нь жаахан гинэг юм шиг тиймэрхүү асуултууд байгаа. Тэгээд зарим нь үнэхээр асуумаа санагдсан болохоор асууж болох юм болов. За ямар асуулт вэ? За нэмэр олон юм бичсэн болохоор зарим нь тэнийг айтаад байна. Тэнийг дэснэ засахгүй юу тэгээд бас үү. За нүд ягаад худал хилдэггүй гэдэг юм бол. За Тэгээд төвлөл гэж юу юм бэ? Ичмийн шахаа хизээ дуусах вэ? Ахыг ягаад удмын сүүлчийн хүн гэдэг вэ? Хүүхэлдэнд яаж сүнс өгүүлдэг вэ? Нөгөө тавилангийн нэр гэж юу байдаг вэ? Ах ягаад ийм олон нэртэй вэ? Ягаад бид нарыг маш их зовно гэсэн бэ? Маш зүүнний талааны тайлбарлаад гэх юмтай. за болооч яагаад гэдгийг нэрөөсөө битгий асуу. За. Тэгвэл хүнийг худал хэлж байгаа өвгөг нүдүүн хараад зарим хүмүүс мэдээд байдаг. Тэгээд нүд юусоо яагаад худал хэлж чаддаг юм бол? Лөвөө нэг хараад тэв үү. Өвөө нас бишүүрэхэд байгаа биш үү? Нэг хасаал ингээл гарна юм. Тийм яринныхын мөнгнөөс судлаад байгаа юм мэдэрэгддэг тийм. Гэхдээ заримдаа нөгөө хүн ингээ худлаа иржсэн ч гэсэн бүр тэрийг нь харж чадхааргүй хэмжээний бүр юм сохорчихсон байдаг шүү дээ. Нэг хүн ингээл хайртай шүү гэл тэгэл нөгөөх нь бүр ингээ итгэцэн. Тэгэл нөгөөх нь шал худлаа тэгэл. Яа тэр хаширсан хүнээ сайн сонс. Гэхдээ тийм юм чи мэдрэгддэг байхгүй. Хайртай л мэдрэгдэнэ. Хайргүй бол бас мэдрэгдэнэ. Тэгэхээр би бол итгэхгүй. Чинь ячтэй. Нэг Facebook-ын пост дээр одоогийн хүмүүсийн нүд ингээд амар бүрхийсэн хар болчихсон гэд тагүүлгэнсэн юм шиг. тагуулсан. Тэр ямар учиртай юм бол? Одоо хүний нүд рүү хараад ийм тийм гих хараа сайтай хүн байхгүй дээ. Ер нь л бараг тийм. Бид нар бүгдээ нүд Солиогоо цөмийгээд өрөөсөө хүний нүднээс харж тийм ийм нүд бол хүний сэтгэлийн тойл гэж ярьдаг шүү дээ. Гэтэл та нарын ихэнх чинь нөгөө ухдаг юм авахд үд шарэж харанхуйд нүд юмдаа гүлэр чарсаар одоо бүгд л хараа бодсаа.
тэрнээс үүдэж ер нь бол баг цаг үдэ авч үлдсэн хүмүүс л энэ зүйлийг хинж мэдэх боломж үүсэж байгаа. Хараа муудсан учраас бол сайн талдаж чадахгүй байх нь шүү дээ. Сайн харж чадахгүй юм чи нэр юугаач ойлгохгүй тий. Тийм. Өө хараалтай дуу гэж байдгүй гинэ. Нэг бидний мэдхээ нэг гойлонгоо гэд тийм хараалтай нөгөө нэг тийм бэлэвсэн хатны зохиосон дуу тэгээ тэрийг сонссон эмэгтэй хүн ерөөсөө хүнтэй гэлдэггүй гэд Бид нар бүгдээрээ тэгээд ер нь миний юм нөгөө нэг өөрсний хөлбөр нь тэрийг сайн нэг инстаграм дээр нэг хэсгийг сонсон чи амар жаахан эвгүй сонсогдоод байсан. Дуу гэдэг бол available шүү дээ. Нэг янз бүрийн шившлэг үгс ашиглаж амьдлуулж биежүүлж байгаа шүү дээ. Түүний аюулгүй байдал нь хүний санаа сэтгэлд яаж нөлөөлөх үү гэдгийг тооцоолоод үз. Тэрийг сонслоо гэхэд хэд гонигт автад сэтгэл хаосрах мэдрэмж төрөх юм уу? Эсвэл баяр баясгалтай болох нь уу гэж. Тэгэхээр хүлээж авах байдлаас харах нь шүү дээ. Этих энгийн аз жаргалтай байж байтал тэр дуу хоорыг сонсоод сэтгэл санаа өөмөрч нөгөө ямар ч ирч хүчгүй болж сэтгэл гутралд орж байгаа бол энэ бол сэтгэлийг хүндсэн гэхээсээ илүү гутралд оруулж байна л гэсэн үг. Тэгэхээр ая дуу гэдэг зүйл нь янз бүрээр хувирж болдог байх нь шүү дээ. Тэгэхээр хараалтай дуу гэж байж болмоо гэсэн үг юм. Тухайн хүний эрчмийг түгжиж байхгүй болгож байна шүү дээ. Өөрийг нь өөрөөр нь дуусгаж байна. Амиртэй. Дууч байна. За тэр томлог дуудлага гэдэгч байна. За үүн дээр уран зохиол гэдэг л өгүүлэлт гэх мэт. Төсөөллийг ашиглах боломжтой байдаг. Мөн нэмээд өөр юу гэдэг вүлээ? Жүжиг. Хүнийг итгэл үнэмшил шашны үйлийг сөргүүлж эвдэх арга барилж байж болдог. Ер нь тэгэл бодчих засах арга нь байгаа бол эвдэх арга түн заавал байдгаа гэж ойлго. За хараалтай дуу гэж байгаа бол нэг сонсч үзмээр юм байна. Үгүй юу. Юунаас найдгийг болохгүй өвөн цэвэрлэл өгнө шүү дээ. Нэрээ тийм л дээ. Одоо тэгвэл тавьчих уу? За тийм. Сонор. Яагаад гэнэ? Юукен юу гэдэг яг үзчихсэн ба шүү дээ. Энийг сонсоод би технээсээ гутарсан. За үзье. За гол яагаад гол юм голч. Гэхдээ энэ дуу өсвөлээд нэг арай залууд очиод ингээд шинжилээд дуулсан тий. Тийм. Тэр нь бол гайгүй. Тэр нь болохоор арай гайгүй. Яна миний интернет муу тадаг. Аялгуу нарай дэжгүй. Нөгөөний огсчдын бослоо хятадуудын бослогыг дарах гээд монголчууд яваад тэнд нөхөр нүгээд тэгээд бэлэвсээд үлдчихсэн. Тэгээ оройгоор ингээд ятаг маддаг хүчм тоглоод байддаг байсан дээр застан анзаарсан мартаасан гэдэг. За саран туяа дууссан юм байна. Бүр хамгийн нэг амар ихний дүүс муутай юу гэдэг та тий. Энэ юм шиг байна энэ. за манайхан бэлтгэлтэй гараа.
Таяач. Нилийн өвгөөд байна. Гуниг гутарлан шууд ингээд хатагдчих байгаа байхгүй. Тийм. Өгөн сайлгахгүй байгаа ч гэсэн энэ амар 60-аад оны юу юм шүү. Хөлт юм шүү. Хэмхлийн өвгөнд тэмдэг. Тийм. Сүнсэн дор. Тэгээ нөгөө төр бэлгэсэн хатмуудын дүүж байгаа юм шүү. Сүнсэн ороотой сүнсэн дуулаад байгаа юм шиг л санагдав. Яа. Ой, тэнд хүрээд ирсэн биш үү? Ямаа. Сүнсэн мороо. За уун дуудаад ирсэн. Үгүй. Өөрсдөөс нь асуусан юм дээ. Нэр тийм ч юм уу? За тэгээ. Бид нэр асууж чадахгүй юм шүү дээ. Яа, юу вэ? Өөрөө уун толио амьлуулаагүй байх шүү дээ. Тий юу. Өөдөө дуудангууд чихнээс ирэх үү? Тэгээ та асууж өгөх юм уу? Орвол ирэх л ах. Энэ дуу зохиосон эмэгтэй. Яна Юу гэдэг гэж гой сонирхолтой юм би. Үгүй юу? Тийм арга барилаар олон бүсгүйчүүд бэлэвсэрсэн байдаг шүү дээ. Ямар. Ер нь хөрөө зэрэг дэм талтаад уу? Хугацаагүй зэргийн алба гэж байдаг юм. Дарангуул юу гэдэг хүү дээ. Тийм анжи үед. Зарим донд эндээс ата хонзон санаж хэрэгээр тэгж зайлуулдагч байсан гэж ярьдаг. Нөхрийг нь үүд. Тэнтхийн хугацаагүй цэргийн алба бол өгснээс өөрсдөө алба юм шүү дээ. Юм болгоны түрүүнд явна бас ер нь амьд ирэх үү. Татвар төлөөсөөс зүхтаа лам болж уулнаа. За нэг шудраг амьдрий гэтэл хэн нэг нь өөрийнхнөөс нэг нь батгаад хугацаагүй цэргийн албан томилчих юм. Ингээл баяртай. Албаар ийм зүйлээс үүдэж бэлэвсэрж ганцаардаж бусдад шоглуулсан бас хүчүүд олон. Хоёроо ч хэлсэн байх шүү дээ. Үүлийн өөр хаалга андуурдгүй гэсэн одоо цаг үед бол бүх юм дээр хаалга андуурж байна да. Зөвхөн жирийн хүндэл хүрнэ. Наад баяд ной дээцүүд гэж яриад байгаа улс орноос гэдэг хамгийн хүнд ялтнууд хүртэл та нарыг даапалж инээж байна шүү дээ. Тэдэнд ягаад хаалганы андуураад байдаг юм бол? Ягаад гэвэл та нарыг төөрөгдүүлж удирдах гэж л шашин шүтлгүүд оршдог юм аа гэсэн үг юм. Гэвч энэ санааг олооч ойлгуулах гэж хичээгээд тодорхой үр дүнд хүрээгүй. Нөгөө л нэг засал ном үзэн харна. Бурхан үүлийн үр гэдгийг ярьсаар л ядуусан дуусах юм шиг байна. Идэж уудгаас илүү олуулаа шүү дээ. Гэхдээ аимхай. Манай олоочин өрийн хүртэл хичээл ном гэж сургадаг юм байна да.
багш хэмээгчэн дураараа авирлаж элдвээр доромжилж элдвээр зөвхөж гар хүрхэн сонсдох юм. Тэгчгээд та нар бол өөрсдийнхөө хүүхдүүдтэй энгийн харьцдаг гэж юу? Ганц нэг хүрээд чимхээл үз. Этгээд өвчгөн сүржгэн л гэж хэлж байна шүү дээ. Гэтэл 30 гаруй за эцэг их нийлээд жаруулаа гэсэн үг. Эмээ эдгээр нэмэгдүүл хэдүү 80-90 ихэд л байдал нь эсэргээрээ эргээл тал нь багштанд ойлгомж байгаа юм шүү дээ. Бараг л зөв ухааны юм ярьж. Харин манай хүүхдэд муухай бити хандаараа гэсэн аятайд ойлгомжтой нь харагдаж байна. Хүүхдийг зодож элдвээр гутаанд оромжилж сургадаг үе өнгөрсөн гэдэг байхад бүгд эхлээд санал нийлж байснаа дундаас нь урвж шарвж ойлгомж байна шүү дээ. Ингээд нөгөө зарга мэдүүлсэн ганц хоёрхан хүмүүс нь гадуурхалд ороод эхэлж байгаа. Мэдээж хүүхдүүдийн адлах нь ойлгомжтой. Тэрэнд нэг л сонголт үлдэнэ. Нэг бол уучлалгүйгээд сургууль номонд нь явуулах эсвэл өөр газар руу шилжүүлэх. Өнөө багшгийн чинь зарга үүсгээд арын хаалгаар юм уу хайшаа юм хариуцлага юм хэмээн хүлээж авахгүй сэхүүн байна шүү дээ. Миний хүүхдийг алдалчихгүй. Миний хүүхдэд муухай хандчихгүй гэдгээс айдаг эцэг эхчүүд. Тиймээс буруу бусрамг байсан ч энэ удаад өөрийг чинь талд орлоо. Гэхдээ миний хүүхдэд сайн андараа гэсэн шиг хандлага гаргадаг нь сонирн байгаа юм. Тэгвэл ард олон ноёд дээдсүүд төсмөдөө сонгохдоо бас л чи их идэж уудаг хөө. Ихтэй нэг надаа нэг жоох юм хаялагтай байх юм бол чамд саналаа өгнө гэдэг. Олонхон тийм шүү. Саяхан нэг өсвөр насны хүүхдүүд би нэг ингээд дээрлэж байгаа бас нэг хэрэг гарсан. Тэгээд тэрэн дээр ер нь ингээд ажиллаж байхад тэр их олон бүлэг хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээд нэг хэдхэн толгойлогч юм хаашаа нэг тиймэрхүү юмнуудтай. Тэгээд тэр яагаад тийм олон хүүхдүүд байгаа вэ гэхээр тэр хүүхдүүдэд дээрлэхүүлэхгүй тулд надад сайн андараа гэж байгаа юм шиг хажууд нь байж одоо талд нь ордог гэх юм уу. Зүгээр өөрөө толгойд өөр нэг юм ингээд хаалт босгож байгаа айтай буруу талд нь ордог. Яг тэр аав ээж үчиг. Тэгвэл наад хэсгэр чинь л нийтийг төлөөлнө гэж үзэж болно. Нэг хэсэг нь тэмцдэг. Нөгөө хэсэг нь бусдыг дарлан дээрлэхдэг. Харин үлдсэн олонх нь яадаг вэ? Бийл янз бүрийн асуудал гаргахгүйгээр хүчтэйгийн талыг сонгоо явуучих юм бол амьдрчин гэдэг үзэл. Ийм байдал юунд хүргэдэг гэвэл нийтийг тэр чигээр нь шудраг бус байдал руу хүргэдэг юм шүү дээ. Наад хүүхдүүд чинь удахгүй тэгэл нэг нь бусдыгаа бас л нэг дарлаж дээрлэхсэн нөгөө хэд нь бас л нэг дөлий дүн баригсан бийл болж ивэл бусд нь яах вэ? Тийм учраас ирээдүйд та нарыг зовно гэсэн юм шүү дээ. Үр хүүхдүүд чинь юм байгаа бол улсын ирээдүйг ярих ч хэрэггүй. Энэ байдал уламжлалт амжирна. Энэ болгоны буруутнууд юу вэ?
хүмүүжүүлж байгаа хүмүүст нь байгаа. Баяр болгоноор л далимдуулж ариг сарахад тавьж агсан согтуу хийж үр хүүхдүүдтэй гударж харагдаад байгаа хүмүүс тэрийг нь дуурайхгүй яах вэ дээ. Үүдгэлэр нэрнгэсээ тэр олон хүмүүс ихэнх нь тэмддэг гэсэн үг юм тий. Бүгд л уудаг шүү дээ. Итгэдэггүйс одоо л баяр хэмээгчээр далимдуулж нэг тэргээ хүүхдүүдийнхээ нүдэнд бүр ингээд бараг төрхөөс өмнө тэгжл. Одоо чи хүүхэд байхад тийм байж л байсан. Тэрний дээш нь бас л тийм байсан гэхээр ерөөсөө л хүн болохгүй байгаа шалтгаан юм шүү дээ. Одоо түүн дээр нь тийм юм гэж шүүмжилж бухимдлаа гаргадаг хүмүүс байхаас яг оролцдог хүмүүс гэж байхгүй. Бас л аим харагдчихсан. Амаа хамихад чимээгүй байна гэхээрээ тэр зүйлийг улам гааруулж байгаа хэрэг шүү дээ. Тэрийг ойлгохгүй. Нэг л их улс төрч хүмүүс, нэг л их Монголоо гэсэн хүмүүс хэрнээ Монголоо гэсэн үйлдэл өөрсдөө хийдэггүй. Энэ улсыг бодож байна. Нэг хүний хичээл зүтгэл нэн чухал тэгжээж иргэн тойрондоо нөлөөлнө. Гэтэл за би ч яах вэ? Юу ч чадаач амиал бодох минь гэж үйлдэл гаргаснаар нөгөө талд түүнийг харж иргэн тойронд байгаа хүмүүс бас ингэж дагуулж болох юм байна гэдэг. Энэ мэтэр ингээд үнэн гэдэг зүйл нь алга болдго юм шүү дээ. Тэгж байгаад нийтээрээ нэг бөхсөн дондор алгадуулах цаг ирэх байлгүй дээ. Үнэхээр тэнгэрийн ивэлтэл юм бол шүү дээ. Эцэг хүн ингээд чинь байнга өгүүлж яшаад байхгүй шүү дээ. За даварж л байг. Тэгжл байг гэж байгаа л нэг сайхан ташуурдах байлгүй дээ. Тэр аяын даачхтайгаа байлгүй гэж бодож байна. Даахгүй бол тэгэл тийм ташуурын амт дийлэхгүй хүн чадны үзүүр сэлэмний эртээ харшилдаж чадна гэж юу. Байснаас байгаагүй дээр болно. Ямар л ууралцах гэдэг болчихоо. Үнэхээр их энэ газар нутаг бухимдлаар дүүрэн болжээ. Харин тийм ээ. Одоо хүмүүсийн хамгийн их хэрэгэлдэг зүйл бол хүн соолоос илүү сархад болов гэж бодож байна. Гүйдлийн цагаар бүгд л ирч хүчтэй өндөж өдрийн цагаар унтцгааж өнгөрүүлж байгаа байх. Ялангуяа амралтын өдрүүдээ. Тийм байна уу? Ер нь ажил төрөл хийдэг байсан ч гэсэн өдөр нь ажил дээр нэг юм унтаа байдалтай итгэхгүй. Тэг яг оройн л яг ирч хүч намтагддаг юм шиг байна. Өдөр нь тийм хийж болдгоо юм. Уг нь бол болохгүй гэсэн юм байхгүй л те. Гэтэ ягаад дандаа орой байт юм бол. Шөнөөр гэмт үйлдэлүүдийг хийхэд тохиромжтой байдаг. Бас шөнөөр хара ирчим альбдын хүч сэргдэг учраас шүн хүн унтаж байх ёстой шүү дээ.
Тэгэхээр та нар нэг харанхуй дуртай хүмүүс болох гэдэг надад. Өргөлж нөгөө харанхуй нөхөн дотор амьдардаг юм шиг л байвал жаргал болох юм биш үү? Арай болохыг хүлээж хэдэн хүн гүйрдэг бол ягаад өдөр тэгэж гардаг юм болоо. Оо ер нь өдөр ирчүүчтэйгаанд бол ястан бол. Анар бол голын ивэлтэй учраас нар гэдэг зүйлээ дагаад байхад ирчүүчтэй юм ярил. Оо тэгээд ерөнхийдөө ингээд ажиллахаар өдөр ингээд хичээл номон дээр яж хаад нөгөө цонхоо ингээд цонхноос ингээд нар шууд нарны тусгал орж ирэхгүй ч гэсэн ингээд өдрийн гэрэл ингээд ерөөхдөө орж ирж болохоор л заавал тэрийг ингээд нэг хаасан нарнаас гэрэлнээс нэг зүхтаасан байдалтай ер нь хүмүүс. Тэгэл өдрөө байсан ч гэсэн ингээд хамаг юма бүтүүлж байгаа л хав харахгүй орчин сууж ивэл их гоё юм шиг. Яг үн тийм хандлага ер нь нэлээ их болц. Тэгээд тэр хөшиг цонхын ингээл нээгээл тэгэнгүүт их дургу цаалбар гинүүд амна харахаа байлаа. Ингээд биднэрт мэдрэгдэж байгаа нь болохоор ингээд нэг тийм нарны гэрэл мэрэл орж ирэхгүй болохоор нэг цаана ингээд нэг тийм дүнсийсэн гэрэл орж ирэхээр нэг гоё ингээд гоё байх гэдэг байхгүй бүтэмжтэй. Гэтэл хүмүүс болохоор аль болох ингээд хаажлаа байл зүгээр юм шиг гэдэг. Тэр чинь тэр хүмүүсийн мэдэрч байгаа миний мэдэрч байгаа зөрүүд байгаа байхгүй. Харанхуйлаг хүмүүс ч л харанхуй дуртай байх шүү дээ. Оо ингээд утаснаас нартай ойлцоо байдаг тиймэрхүү нэг хэдийгэн гээл гараад тэгээ тэрийн тархинд өгдөр байгаа юм шиг мэдэгдүүлэнгүүд хүмүүс орой уцаа ухаж яагаад унтдаг юм чинь орой нойр нүрхээ болоод тэгээ сэрүүн байгаад идэг гэж ярьжсэн. шинжлэх ухааныхын талаас уцаа оролддог болохоор өдрийг шөнөтэй андуурдаг гэж тэгж тайлбарладаг. Яг хой тэгээ оролдчихлаа тэгж байгаа сүулдэ өдөр шөнөж ялахаар гүнүүдтэй болов. Яна нэр уцаа үздэг болох нэ. Минь бол хүмүүсийг ерөөсөө нэг зүйлээс хамааралтай болгож юм шүү дээ. Та нар юмыг эдэлж хэрглэж ашиглах ёстой болохоос түүнийг харж гээ үрч цаг нөхцөөж сатаарж байгаа болоо тэнэгрэх гэсэн шинж рүүгээ ойртож байна л гэсэн үг. Тэгээд одоо дэвшил хөгжил гэж яриад өр хүүхдүүдтэй ер нь өдөртэй байхаас нь л баг тэр гар утас хээчл өгдөг юм шүү. Уйлчиж магад өөрийгөө аргалж бай гэдэг ч юм уу. Мөн нэг ийм асуулт нормотой байх үед хүн амархан оврчдаггүй гинэ. Нойр муутай байхад Амархан авар суудаг үг нэ. авар суудаггүй яах вэ? Тэгээ шөнийн нойроо авах нь бас өөрийгөө залуу хүн байлгаж байгаа нэг хэлбэр юм уу? Хүн яагаад унтдаг юм бол? Нөгөөс сүнсэн ажиллаа ихтэй болохоор Махан бид өөрийгөө бас амраах, булчингуудыг амраах хэсэг хугацаа байдаг байх юм шүү дээ. Шинэ өдөр, шинэ өглөө эхэлж байгаа бол би энэ бас шинэ байх ёстой л гэсэн утгатай. Өөрөө нэг зүйлийг хэд төвлөрүүлээд байх нь аюултай байдаг шүү дээ. Зарим үед амраад сулж байх хэрэгтэй.
Тэгээд өглөө болгоныг шинэ юм шиг ингээ хүлээж авахын тулд эхлээд яах ёстой юм болов? Эргэн тойрноо ажиглал. Тэгээ бид нэр ингээ өмнөх өдрийнхөө ч юм уу ингээ өмнөх асуудлуудаа бодоол тэгээ яг ингээд тэр өмнөх өдрийнх нь стресс гараагүйгээр өглөө бүх хүмүүс нэг унжсэн нормайсан асуудлаа бодсон. Тэгээ ямар ч идэвхгүй ингээ нэг тийм ажил төрөлдөөч дуртай хүн ирнэ баг ингээ ховрхон хичээл сургуульдаач тэр дуртай явдаг гоё хүсэл тэмүүлэлтэй байдаг тийм юм жоохон дутагтаад байдаг. Тэгээд л ухраад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр тархин дох бодлуудаа түр ингээд хооцолж агаад бүх зүйлийг ингээд ажиглаж анзаарах хэрэгтэй юм байна. Хоослно гэдэг бас тийм амархан биш. Яагаад гэвэл та нар энэ хүмүүсийн дунд амьдарч байгаа. Тэр хүмүүсийн бодол санаа гэх мэт зүйлсээс янз бүрийн эрчим ялгарч байгаа. Тэр болгонд өөрийгөө төвлөрүүлнэ гэж үзвэл хоослно гэвэл ходол болно. Яагаад гэвэл та нар тийм харилцаан дунд аж төрж байгаа учраас тэр эрчмийн зохилтуудад өртсөөр байх болно. Яг тийм жинхэнэ төвлөрөл гэж байгаа бол нөгөө авсан дараа твцэн намаагүй дээр хаа. Өөрөөсөө хамаг бодол санаа хоосрон шүү дээ. Тийм байна. Тэгэхээр хоосрон гэж яахгүй төвлөрөх хэрэгтэй. Тийм байна. Тухайн мэн. Тэрний яг цаг үедээ тэр зүйл ингээ өрнжсэн ч гэсэн ачуу гарна. Ингээд За энд хэдүүлээ байна. Дөрүүлээ. Нөгөө Хорватийн сүнс орж ирж байна.